хэд удаа консулын ажилчид цогтуугаар тээврийн эрсэл барьж холбогдлоо. Тэгэхээр энэ дээр яг энэ дипломат ажилтны нэр хүнд тийм ээ энэ дээр яаж анхаарч ажиллаж байгаа вэ? Харилцааны яамнаас ер нь ямар арга хэмжээ гаргаж байгаа юм? Хэд удаа биш мэндүү сая нэг удаа энэ бас маш айгүй тийм тоогүй явдал болсон. Тэгээ бид нэр архиуч машин согтуугаар жолоодсон замын хөдөлгөөнд оролцож бас осол гаргасан жолооч байгаа. За тэр хүнийг зохич урмынхын дагуу одоо арга хэмжээ аваад ажилласан чөлөөлөөд дуудаад ирсэн байгаа. Тэгээд одоо охирлыг нь өөр нь төлөвлөнө. Тэгээд асуудал нь одоо шалгагдаж байгаа. Бүгд найрамдах Солонгос улсаас очиод буцаагдж байгаа визтэй хүмүүсийн асуудал яригч энэ дээр тав. Тийм за хилтэй манай монголчууд би одоо дандаа нөгөө бас ингээд олон улсын харилцааныхаа талаас ярьдаг. Тэрний шил одоо өөрийнхөө иргэдийг 100% мөрөд ерөөсөө ярьдгүй. Яг тэгэхээр бодит байдлыг л бид нэр ярих хэрэгтэй. Сэтгүүлчд маань бас ийм мэдээлэл ч гэсэн нийгэмд үн зөв өрн түгэж явах хэрэгтэй. Виз аливаа улс виз олгоно гэдэг нь хилээр орно гэсэн баталгаа ерөөс биш. Бүх дүрмэнд нь байдаг. Улс болгон одоо өөрийнхөө хэл гаялаар гарах орох дүрм журамтай байдаг. Манай Монгол улс ч гэсэн дүрм журамтай. Манай хэл дээрээс ч гэсэн гадны иргэд зөндөө буцдаг. Өнгөрсөн жил 1700-800-аад иргэн буцсан байлээ. Гадны улс орнууд манай дүрм журмыг нийцэхгүй шаардлагыг нь хангахгүй одоо ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд бид нар бас шалгах шаардлагатай, тодруулах шаардлагатай бол асуудаг, лавладаг. За тэгээд дүрм журмд нийцэх бол буцаадаг. Дэлхийн бүх улс оронд ийм хууль дүрм үйлчилдэг. Тэгэхээр одоо Солонгос улс харин ч одоо биднес бараг 14-5 мянган монгол иргэн хууль бусаар оршин сууж байна. Тэд нар бас одоо бас энэ виз олголтод нөлөөлдөг. Одоо хууль бусаар амьдарч байгаа олон иргэнтэй улсуудад илүү хяналт чанга байдаг гэсэн үг. За тэгээд Солонгосын хэлээр нэвтэрч байгаа иргэд ганцхан монголчууд биш. Дэлхийн бүх улсаас иргэд очиж байгаа. Манайх иргэдийнхээ буцаалтын тоогоор хүн амтайгаа харьцуулаад одоо орж байгаа хэлээр давж байгаа иргэдтэйгээ харьцуулахад улсад улс бас маш олон иргэд буцаагддаг 13 дугаарт орж илээ. За манай иргэдийн буцдаг шалтгаанууд маш тодорхой байдаг. Энд виз урьдчилан төвөөр мэдүүлэг өгөө бүглүүлэхдээ өөрсдөө тэрэндээ маш хариуцлагагүй ханддаг. Ямар хаягн дээр очих гэж байгаа хизээ буцаж ирэх зорилго нь тодорхойгүй гэдэг шалтгаанаар хоёрдугаарт хууль бус бараа гэх тээвэрлэлтэй одоо тэр зорчих байгаа улсынхаа хууль дүрмийг судалдаг хариуцлагатай аялцгаах хэрэгтэй. Маш их мэдээлэл явдаг. За Солонгосын талж мэдээлэл их тавьдаг. Монголчуудад зориулсан монгол хэл дээр анхааруулга санамж яаж тэр одоо мэдүүлэх хугацаа бүгдийг нь хүртэл хэлээд өгдөг. Монгол хэлтэй хүн ажилдаг. Одоо зураг авч байгаад хөрөмж нөхцөл монголоор ярьдаг штеп. Тэгэхээр Хятад, Вьетнам, Казак, Узбек гэх бүх л улсаас очиж байгаа штеп. Яг адилхан хууль дүрм үйлчилдэг. Тэрний шууд монголчуудыг онцолж аваад үзээ ядаад энэ муу хүн бэ гэж буцаагаад байгаа юм ерөөсөө биш. Тэгээ маш олон иргэн жилд бараг 200 мянган иргэн ингээд орж гараад хилд авч байхад тэрнээс яг одоо буцаагч байгаа иргэдийн тоогоор бол 13 дуурт байна. Тэгээ би дахиад хэлэхэд яг сошиал хэвлэл мэдээллийн хэрэгслээс гарч байгаа мэдээлэлүүд дандаа нэг тариг байсан. Одоо нэг улсын нуул ёсын даг гэж байдаг шүү дээ. Тэгээ хүн улс оронд гадны улс оронд очиж тэр улсын дүрмээр л амьдрын шүү дээ. Тэгэд одоо тэндээ Монголд байгаа юм шиг хэрүүл хийж агаад хэмиг дийлээ болчихно гэдэг ийм ойлголт ерөөсөй байж болохгүй. Энэ улс орны нэр хүнд Монгол хүн өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бид нэр хөгжиж байгаа ямар сайхан ард түмэн билээ. Бид нар бас энийг ухамсартай, соёлтой айлд сурах хэрэгтэй. Дээрээс нь зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Очоо буудлынхаа хаягийг мэдэхгүй. За тэгээд одоо дансанд байгаа үлдэгдэл мөнгөө мэдэхгүй, хэн тосч байгааг нь мэдэгдэхгүй. Одоо тэр мэдүүлэг дээр виз авахтаа мэдүүлсэн мэдээлэл нь очихороо өөр юм ярьдаг. Тэрийгээ сольждог. За тэгээд тэнд байгаа хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийн гэр орны хаягийг заагаад өгчдөг. Энэ зөрчлүүд маш их тодорхой байдаг. Тэгэхээр буруутныг айлын талаас биш. Энэ чинь харилцаа ганцхан иргэдийн асуудал биш шүү дээ. Маш олон чиглэлийн улс төрийн эдийн засгийн, нийгэм, соёлын бүхий л боловсролын ингээм хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр хөгжиж байгаа. Тэнд ажиллах, амьдрах таатай орчин байна. Тийм учраас тийшээ хүмүүс тэмүүлж байна. Өнөөдөр хамгийн олон монгол иргэд Солонгост байна. 60 гаруй мянга болсон байна. Тэрний 20 мянган иргэн нь оюутан байна. Хууль ёсоор амьдарч байгаа оюутнууд байна. Тэднэрт маш таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Манай хууль бус иргэдийг бас зөрчил гаргахгүй бол тэрийн болгоод барьж авчиж буцаагаад идвэ шүү дээ. Ажил хийж байгаа хууль ёсоор амьдарч байгаа маш олон иргэд байна. Холимог гэр бүлүүдч байна. За энэ дээр би бол одоо бусад улс орнуудтай харьцуулахад монголчуудад бол
харьцангуй сайн ханддаг гэж байгаа. За нөгөө талаасаа одоо бид нар өөрийгөө мөрөдөд биш энэ асуудлыг удаа дараа жил болгон өндөр дэд хэмжээнд ярьж байна. Одоогоор бид нар харилцан визгүй зуршиг гэдэг саналыг тавиад 5 жил болж байна. Жил болгон ярьдаг. Тэгэхээр манайх яагаад тэр ангилалд нь орохгүй манайхыг визэс чөлөөлөхгүй байгаа юм гэхээр манайш нэгдүгээр эдийн засгийн нөхцөл байдал байна. Хоёрдугаарт манай иргэдийн өөрийнх нь сахилга хариуцлага асуудал хариуцлагатай аялж чадахгүй байна. Ийм шалтгаануудаас болоод бас одоо тэр айлч хуультай дүрмтэй улс орон болнуудыг бас ингээд тодорхой ангиллаар авч үздэг. Ганцхан Монгол зориулаад одоо тусгаалсан шийдвэр бол гаргаж чадахгүй байгаа. За тусгаалсан хилцээр хийгээч манай улсад онцгой нөхцөл байдал болооч бид нар бас эрүүл мэндийн чиглэлээр маш их одоо хөрөнгийг бас Солонгост оруулж байна. Тэр утгаараа эмчилгээнд явж байгаа улсуудыг визгүй болгож өгөөч. Дээрээс нь одоо бизнесмэнүүдийг визгүй болгож өгөөч. Олон удаа зорчсон хил зөрчөөгүй ямар нэгэн зөрчил гараагүй ирээдүйг визгүй болгооч гэдгийг бол байнга тавьдаг. За энэ дээр бол одоо судалж үзэж байгаа. За өөрийнхөө хууль дүрмэнд тохируулаад бас тодорхой арга хэмжээ авъя. За энэ нь нэлээд өндөр түвшинд очсон. За Солонгосын талын хууль зүйн яам тэр үтэл ерөнхийлөгчийн тамган газар ерөнхийлөгчийнх нь одоо анхаарал төртсөн байгаа асуудал. За иргэдийнхээ асуудал дээр заримдаа үнэхээр санаа зовмор гэмт хэрэгүүд маш их гардаг. Хоорондоо айр хуудаг, зодолцдог, хүчирхийлэл, хулгай, дээрэм, за хар тамхи гэд маш олон асуудал манай иргэд өөрсдөө оролцдог. Тэгээд виз авахдаа бас худлаа мэдүүлэг дээр өгсөн. За дараа нь урд нь байж байгаад харлаад ирээд хүний баримт хүчээр явцсан. Одоо ийм зөрчлүүд их байдаг учраас тэр болгоныг одоо үүсгээд бид нар ингэдэгвэ одоо тэгээ чи гэдэг юм ярьж ерөөсө болохгүй шүү дээ. Бодит байдалтай, үнэн бодит байдалтай зохицож яг өөр ихснийгээ зөв ойлгуулж аль болохоор өөртөө таатан төслийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Анхаарал тавихгүй байгаа биш тавьж байгаа. За иргэдийн гомдлын мөрөөр ажиллана. Одоо яг ингээд сошиалд ингээд үе үе сэвдэг штэ нэг ингээд баахан хүн хил дээрээс буцаад ирчлээгээд яг бодит байдлын шалгахаар мэдээлэл ерөөсөө элчин сайдын амд өгдөггүй, гомдол гаргадаггүй. Хил дээрээс буцаж байгаа 4-5 хүн нэг удаа тохиолдлоор ч юм уу таарчлээсэн надад. Тэгээд бид нар мэдээлэл аваа. За та хэд одоо ямар гомдолтой байна? Ингээд энийг гаргаад өгөө. Бид нар айлын тал тавь. Тэр нь шиг бид нар айлын дотоод хэрэгт оролцоод шууд одоо манай иргэнийг буцааж болохгүй гэдэг тийм эрх байхгүй шүү дээ. Бид нар одоо очиод одоо хүмүүсийн сошиал үчид байгаагаар бол элчин сайдын яам хэлийн шалган дээр нь ажиллаад тэгээд иргэдэд буцаахгүй шууд одоо хүчээр оруулах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тийм юм хаач байхгүй шүү дээ дэлхий дээр. Тэр бид нар зохич урмынхаа дагуу гомдол гаргасан болвол гомдлыг нь айлын тал тавиад айл дээр хэл иммиграшн дээр аваачаад манай элчин сайдын яамныханд гомдол гаргасан хүмүүсийн бичлэгийг үзүүлдэг. Нөхцөл байдал нь яг бодит байдлыг танилцуулахад дандаа манай иргэдийн буруу байсан. Өнгөрсөн олон тохиолдлууд дээр. За одоо нодон гэхэд нэг хүн одоо тэр иммиграшны хүмүүс намайг зодчлоо. Зориултын биш байранд байлгаж байна гэсэн. За бид нар тэрнийх нь мөрөөр хөөцөлтөд очиж гомдол гаргасан. Очоод үзэхэд камерын бичлэгийг үзэхэд тэр дотор байсан хятадын иргэнтэй хоёулаа харилцсан зодон болсон байсан. Тэрийг одоо тэр гайлийн ажилтан зодсон гэсэн байсан жишээлбэл. Тэгэхээр бид нар одоо юу хэлэхэд тэр вэ? За тэгээд гарахгүй ингээд шорон шиг хориод байна. Үгүй тэр нисэх буудал дотроо бүх дэлгүүрээр нь орж болно. Хоолны газар, ариун цэврийн газраар үйлчлүүлж болно. Тэгээ буцах хэрэг нээлттэй. Энүүсийг зөвхөн одоо өөрийнхөө талаас өөрөө одоо уур бухимдалтай болоод ингээд ганцхан өөрийнхөө зүгээс тайлбарлаад байх нь нөгөө талд ч бас тайлбар байдаг байхгүй. Тэгэхээр энүүнд их юутай бодолтой хандах хэрэгтэй. Энүүнд тийм одоо сэтгэл хөдлөлөөр бид нэр шийдвэр гаргаж болохгүй төрийн байгууллагуудын ажиллаа хийж байгаа. Элчин сайдын яам бол маш их чадварчсан тэнд хэлгүй хүн нэгч байхгүй. Солонгос хэлтэй мэрэгжлийн туршлагатай хүмүүс ажиллаж байгаа. Аль болохоор иргэдийнхээ төлөө анхаарч байгаа. Энэ шон дээр бид нэр өдрийн цагаар тэр буудал дээр гадны элчин сайдын яамдуудыг бүгдийг байрлуулах юм бол юу болох вэ? Тэр айлч хууль дүрмэнд нь тийм зөвшөөрөл байхгүй шүү дээ. Тэгээ бид нар сайн хөөцөлж хагаад энэ шоны бүсэд элчин сайдын яамны салбарыг байгуулах зөвшөөрлийг айлын засгийн газраас авч чадсан. Удахгүй 2 хүн томилогдно. Тэгээ тэндээ одоо тогтмол өдөр болгон бас ингээд иргэдэд анхаарал ажиллах юм нөхцөл бүртнэ. За тэгээ бид нар одоо энэ хууль бусаар оршин сууж байгаа иргэдийнхээ тоог цөөрүүлэх аль болохоор тэрийг байхгүй болгож иж одоо манай асуудал бол зохицоороо шийдэгдэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоо виз авч явж байгаа улсууд урд өмнөхөө бадвал одоо 3 сарын визтэй улсууд очиод тодорхой хугацаанд байж байгаад хил зөрчихгүй тэр хүмүүсийн одоо хил зөрчилд бол буурсан. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ дээр хариуцлагатай аялах тал дээрээ
За тэгээд бас бид нар бүх таньдаг мэддэг биедээ ч гэсэн хүмүүс хэлээд юу анхаарч байгаа, ямар сэрэмжлүүлэг гарч байгаа. Одоо тэр яамны вебсайт, пэйж хуудас, сошиал дээр бид нар одоо сэрэмжлүүлэг байнга тавьдаг. Яг тэр хэрэгтэй мэдээллийг тийм олон үеэс үздэггүй. Биз мэдүүлгийн төвүүд дээр за мятын онгоцонд ингээд зөндөө зарлаад хэлж байгаа. Онгоцноос буунгууд онгоц буудал дээр монгол хэлээр бүр одоо за мэдүүлгээ ингэж бөглөөр ачаа бараандчин хаам одоо махан бүтээгдэхүүн байж болохгүй тэдний хуулиараа маш өндөр торгуултай гэдэг. Анхааруулах сэрэмжлүүлэг байсаар хахад тэрийг ерөөсөн харахгүй очиод шалгуулдаг. Тэгэл очиод буруу юм ярьдаг. Ийм зөрчлүүд байна. Хариуцлагатай аялж байгаа олон хүн байна. Тэднээс ерөөсөө ийм асуудал ерөөсөө ордгоо. Тэр хүмүүс сошиал дээр тэрийг бичихгүй штэ. Зүгээр явах ёстой журмаараа яваад тодруулах шаардлага гарсан бол ороод тодруулахад цаатлын өрөөрөл авч орлоо тодруулаад өдрөө гараал явдаг. За үнэхээр одоо тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийг бол үлдээдэг. Бүр одоо дүрмээ зөрчиж байгаа тохиолдолд тэрүүх нь тэд нар ч өөрснөө протокол үлдээд тэгээд буцаагаад Монголын номцоос болоод яваад Одоо эх жил ерөнхийлөгчийн сонгуул болон таныг бас нэр дэвших магадaltaй кандидат гэж ярьж байна. Үгүй ерөөсөө тийм бодол байхгүй шүү. Хэрвээ тань сав төрөл та Үгүй чи одоо Намынхын ерөнхийлөгчд бас таныг яригдж байгаа гэсэн мэдээлэлсэн л да. Үгүй би одоо урдах ажлаа сайн хий гэж бодож байгаа. Тий, тэгээ их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн би одоо энэ ажлаа чадаа хийж байгаа маш их хичээж ажиллаж байгаа. Дээрээс нь дахиад одоо төрийн бас байгууллага ахлаад эмэгтэйчүүдийн намынхаа холбооны дарга болъё гэдэг бодол байхгүй. Би тэгээд өөрийн төв гишүүнийг дэмжиж байгаа. Тий тэр ерөнхийлөгчийн тухайд огт тийм бодол байхгүй. Тэр одоо буруу мэдээлэл шүү. Тий одоо тэрнээс болоод над руу бас их дайрах юм шүү дээ. Тэндээ ягсны хор шарыг буугаад тий шарыг буугаа хор гарууд одоо цус усыг зөөрж одоо эрхээ хамгаалах одоо маргааш тачаа явах гэж байгаа. Тийм тэгэхээр гадаад яам юу нэргнийхээ эрхийг хамгаалах чиглэлээр ямар дэмжлэг Саралтгүй 20 жил бид нар хамтарч ажиллаж байгаа. Шарыг буугаас өнгөрсөн 7 хоногт бас манай аймд дээр ирж уулзсан. Маргааш давж заалдах шатны шүүх хуралдаа дахиж одоо гомдлого гаргахаар явах гэж байгаа. Өмгөөлөгчтэй явах гэж байгаа. За тэр хоёрын бас зарлалын манай яам бол одоо тийм их мөнгөн тусламжийг өгч чаддгүй. Ирээдүйд туслах сан гээд маш бага төсөвтэй жижиг сан байдаг. Ихэвчлэн хэлийн чандад нас барсан иргэдийн шарилыг зөөх. За үнэхээр маш хүнд байдалд орсон иргэдийг одоо хооронд нь буцааж авчрахад зориулдаг ийм зардал үүдэг. Тэр сангаасаа бид нар удаа дараа ер нь байнга тэрнээс дэмжлэг чадах хэмжээгээр өгдөг. Одоо замын зардалтанд туслан за очиод тэнд байгаа өрөмжт консул маань бас дэмжлэг үзүүлж ажиллана. Авсар суугаа орн нь болохоор Индонезиэс байдаг. Тэвчил сайдын ам байнгын шүүх хурал болон өмгөөллийнхэн ажилтнанд давхар оролцоод явдаг. Тэр эрх зүйн тусалцаагаа үзүүлээд шари буугатай байнгын холбоотой ажиллаж байгаа. За өөрөө бас өнгөрсөн 7 хоногт манай ам дээр эрэхтэй гадаад харилцааны яамыг бас буруугаар тайлбарлаж байгаа ийм мэдээллүүд гарах юм аа. Надад ямар ч тийм бодол байхгүй би өөрөөс дэмжлэгч чинь талархаж байгаа шүү. Энийг бас одоо хэвлэл мэдээллийнхэнд хэлээрэй гэж